За цөмийн энергийн комиссийн хуралдаан 2017 оны 11-р сарын 13-ны өдөр болж суурин болон зөөврийн хэмжээр ашиглахад мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрм, за цооногийн каботажийн судалгаан цацраг идэвхт битүү үүсгэр ашиглахад мөрдөх аюулгүй дүрмийн төслийг хэлэлцэн баталсан юм а. Суурин цөмийн хэмжээр ашиглахтай холбоотой дүрмэн цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, тунгийн зөвшөөрөгдөх хязгаарыг хэтрүүлэхгүй байх, за тунгийн хэмжээг хамгийн доод түвшинд байлгах зорилготой юм. Харин зөөврийнх нь автозам барилгын салбарт зөөврийн цөмийн хэмжээр ашигладаг байгууллагуудад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж, ажилчдыг нь үндслэлгүй шаардлагад өртүүлэхгүй байх, цацрагийн болцсошгүй осол хэвийн бус нөхцөл байдал үүсгэж сэргийлэх зорилго агуулжээ. Цооногийн каботажийн судалгаан цацраг идэвхт битүү үүсгэр ашиглахтай холбоотой дүрмийг баталснаар багшны хэрэглээнээс үүдэлтэй цацрагийн тунгийн хэмжээг айлуулах, бага хэмжээнд байлгах, ажлагчдын цацрагийн шаардлагын тунг стандартад заасан хязгаараас сэтгүүлэхгүй хамгаалалтын тусгай шаардлагуудыг тогтоосон байна. Дүрмүүдийн биелэлтийг хангуулж ажиллахыг геолог уулуурхай, хүнд хөнгөн үйлдвэр зам барилга болон хяналт шалгалт хариуцсан байгууллагуудад цөмийн энергийн комиссийн хурлаас үүрэг болгосон байна. За сүүлийн жилүүдэд эрүүл мэнд судалгаа шинжилгээ ажилтнууд хөдөө аж ахуй уулуурхан салбарт ашиглаж байгаа цацрагийн үүсвэрийн нэр төрөл загвар тоо хэмжээ нэмэгдэхин хэрээр цацрагтай харьцдаг ажлагчдын тоо 3 дахин өссөн судалгаа гарчээ. 2017 оны ээлжид хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэе гэсэн сандыг оруулж байна. За нэгт нь Монгол улсад цөмийн шинжилгээ ухаан технологийн төв байгуулахад хамтран ажиллах тухай Монгол улсын цөмийн энергийн комисс болон Оросын холбооны улсын атомын энергийн улсын корпорац Орос атом хооронд харилцан ойлгоцыг санал жишг байгуулах тухай нэгдүгээр асуудал. Хоёрт нь суурин цөмийн хэмжээр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй байдлын дүрмийг батлах тухай. Гуравт нь зөөврийн цөмийн хэмжээр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрм батлах тухай. Дөрөвт нь цооногийн каботажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүрийг ашиглагч мөрдөх цацрагийн аюулгүй дүрмийг батлах тухай гэсэн ийм үндсэн дөрвөн асуудал. Хэлцэх асуудлын саналтай гişүр байна уу? Олгоо. За тэгвэл асуудал батлах уу? Манай одоо цөмийн энергийн байгууллагууд яг идэвх чармаалтай гаргавал одоо эхний ээлжинд энэ лабораторид болж цаашдаа бол бид нэр өндөр хөгжлийн цөмийн энергийн олон улсын томоохон байгууллагыг бас Монгол улсад бий болгох чухал юм аа гэдгийг бас хэлэх нь зүйтэй баг. Тэгээ энэ малыг вакцинжуулах тархи тэр технологи нь гарцсан юм байна лээ. За тэр асуудлыг нь би тэр үед тавьж байсан. Манлайчууд бас хэлж байсан. Ер нь бол танай улс идэвхтэй ингээд санаачлагтай яваад тухайн цөмийн энергийн тоног төхөөрөмжийг байршуулах, байршлынхаа зураг төсвийг бидний дагуу хийж ирэх юм бид нэр бол бос талын тоног төхөөрөмжөөр хангах гэсэн. Олсон үйлчлэгийн хөнөөс бодлогыг л эхний ээлжинд тавьж жилдээ нэг 100 инженер бэлдээ гэдэг асуудлаа тавих нь бол манай улсын хувьд бол энэ маш их чухал. Тэрний оронд мөнгө төгрөг авахаас илүү үндэсний боловсон хүчингээ бэлтгэх нь чухал юм шүү гэдгийг ерөнхийдөө цөмийн энергийн хамтлагтай санал нэг авах. Мөн хуралдаанаар цөмийн энергийн комисс Оросын холбооны улсын Росатом хооронд цөмийн шинжилгээ ухаан технологийн төв байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулахыг зөвшөөрсөн. За төв байгууллагаар цөмийн суур болон хавсгах судалгаа хийх, эрүүл мэнд, хүнс үдэ аж ахуй, мал аж ахуй, газар тариалан уулуурхай, аж үйлдвэрийн салбарт өндөр технологи нэвтрүүлж, дотоодын үйлдвэрлэл эдийн засгийн хөгжил дэмжлэг үзүүлэх гинэ. За мөн уулуурхай түүхийд боловсруулах чанар агуулгыг өндөр наривчлалтай тогтоох, татварын орлогыг нэмэгдүүлэх, малын халдвар түвшний эсрэг вакцин үйлдвэрлэх, үр дээрээ гарц нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай судалгаа шинжилгээ хийх, боловсон хүчин сургаж бэлтгэж чухал нэмэр болно гэж цөмийн энергийн комисс үзсэн байна.